Авилгатай тэмцэх газраас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан шударга мазаалаанууд нэртэй сургамжит үлгэрийн ном гаргажээ. Номын хүрээнд нийслэлийн Баянзүрх Сонгон найрхан Сүхбаатар Чингэлтэй дүүргийн дөрвөн цэцэрлэг дээр хилцүүлэг зохион байгуулж байгаа юм. За ингэснээр хүүхдүүд багаасаа хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг үеийн аль нь зөв аль нь буруу болохыг ялгаж ойлгохоос гадна шударга иргэн болж төлөвшөхөд ач холбогдолтойг багш нар хэлж байсан юм а. Наадах нь одоо хүүхэд машинд суулаад гэсэн ээжээ та бүсээ бүслээрэй ч гэдэг юм уу тийм ээ. Хоолоо идэхийнхаа мань ээжээ та гараа угаасан уу гэд ингээд хүүхэд хөтлөөр ингэж эцэгчүүд шаардлага тавьдаг болсон гэж ээж аав маань биднэрт одоо ярьж ирсэн. Зөвхөн ерөнхий боловсролын сургууль биш хүүхдийг цэцэрлэгт байхаас нэхлэн зөв хүмүүжлэлтэй шударга ёсыг дээдлэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн хичээл сургалт явуулах хэрэгтэйг багш нар хэлж байлаа. Шударга мазаалаанууд номыг хүүхдэд уншиж өгснөөр эцэг эхчүүд ч хүүхдэд хэрхэн хүмүүжүүлэх талаар мэдлэгтэй болно гэсэн юм а.